Сайн бацгаана уу манайхан та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Өнөөдөр би та бүхэндээ Америкийн автобусны буудал ямар байдаг талаар үзүүлэхээр шийдлээ. За энэ болохоор миний сургуультай явдаг автобусны буудал маань. Тэгээд автобусны буудлууд нь манай Монголоос нэлээд өөр. Ер нь бол Америкт хүн болгон машин барьдаг болохоор автобусны буудал болон автобус нь тун цөөхөн байдаг. Гэхдээ олон улсын оюутнууд машин барьж чадахгүй байгаа хүмүүс аль эсвэл гэр нь бүр хол гэх мэтчлэн хүмүүс зориулаад автобусны стил ажиллуулсаар байдаг. Тэгээ энэ болохоор автобусныхаа төлбөрөө төлдөг хэсэг. Тэгээ одоо карта дарахаар ингээ go гэд хэлж байгаа. За тэгээд ер нь бол автобусныхын төлбөр нь $2.50 байдаг. Гэхдээ энэ нь болохоор яг rush hour буюу машин их биш, яг замын хөдөлгөөн их биш байгаа үед л тийм төлбөртэй байдаг. За тэгээ одоо та бүхэн харж байгаачлан миний автобус 2 минутын дараа ирнэ гэсэн байна. Тэгээ хэдүүлээ үнэхээр 2 минутын дараа ирэх нү гэдгийг нь харцгаая. Хэрвээ ажил юм уу хичээлээсээ хоцрох жоо бол хизээ автобусаа ирэхээ мэдэж болдог нь нэлээд гоё санагддаг. За тэгээд бас нэг гоё зүйл нь гэхлээрээ автобусныхаа буудал дотор та яг ийм халаагууртай энүүгээрээ болохоор хэрвээ яг энэ дээр push for heat гэдэг дээр дарах юм бол халуун тэн асаж өгдөг. Тийм болохоор өвлийн илрэлт их дулгаахан байдаг. За та бүхний харж байгаачлан яг миний автобус ингээ 2 минутын дараа гэсэн нь үнэн байдаг. Тэгэхээр Америкийн автобус ер нь бол бараг цагаа хизээж алддаггүй. Гэхдээ заримдаа хааны хоцрох тохиолдол байдаг. За тэгээ яг цаг нь болоод ирэхээрээ дүү гэдэг буюу одоо болж гинэ гэсэн бичиг болж өөрчлөгддөг. Би энийг яаж одоо л мэдээд байдгийг гайхаад л байдаг. Гэхдээ та бүхэнд одоо автобусын дотор орж үзүүлье. Тэгээ та бүхэн надтай хамтаагаарай. Хэрвээ Америкийн талаар илүү их мэдхийг хүсч ивэл би цаашдаа улам сонирхолтой бичлэг оруулах болно. Тийм болохоор лайк дараа subscribe хийгээрэй. Хэвлээ одоо ихлээд бууж байгаа хүмүүсээ төрүүлж буулгах ёстой. За одоо миний ингээд автобуснаа суулаа. Автобус нь нэлээд том. За ингээд автобусны маань надад явсан ирэх байлаа. Энэ миний хийж байгаа анхны бичлэг болохоор залуусаа жоохон хүсэлтэнтэй ч юм уу те. Чанарын мууж магадгүй шүү. Гэсэн чигсэн би улам хичээгээд энийгээ сайжруулахыг хичээх болно. Тийм болохоор надтай хамтаагаарай.